Ер нь сүүлийн үед нөгөө парламентын одоо үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлч хилмтээлийн байгууллагуудын тоо одоо шинэ тутам маш олон болж байгаа. За үүнийхээ хэрээр бас залуу сэтгүүлчдийн тоо бас нэмэгдэж байгаа. Тэгэхээр бас энэ залуу сэтгүүлчдээ мэрэгшүүлэх ер нь энэ парламентын үйл ажиллагааг одоо дагнан сурвалжилж байгаа. За цаашид ирээдүйд бас улс төрийн чиглэлээр парламентын үйл ажиллагааг сурвалжилж ажиллах юм сонирхолтой сэтгүүлчдийг мэрэгшүүлэх нь одоо зүйтэй юм а гэдэг ийм үндсэн дээр сэтгүүлчид маань ч гэсэн одоо нэгдмэл байр суурьтайсэн. Тэгээ энэ хүрээндээ бас их хурлын хамгааллын газраас зохион байгуулж байгаа энэ сургалтанд одоо клубийнхаа хүрээнд хамтраад оролцъё гэдэг ийм одоо байр суурьтайгаар бид нар бас ингээ оролцоод явж байгаа. Тэгэхээр цаашид одоо энэ парламент улсын хурлаас улс орны ирээдүйн хувь зайтай холбоотой маш олон чухал шийдвэрүүд гарч идэг те. Тэгэхээр энэ одоо чиглэлээр сэтгүүлчдийн бэлтгэж байгаа мэдээллүүд одоо иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой, үнэн бодит байхад одоо энэ сэтгүүлчдийн маань үүрэг маш чухал байдаг. Одоогийн байдлаар бол парламентын одоо сэтгүүлчдийн клубд маань бол парламентын үйл ажиллагааг сурвалжилж байгаа редакцуудаас нийтдээ 80 орчим одоо энэ сэтгүүлчд нэгдэж одоо тэг клубын энэ хүрээнд зохион байгуулагдах сургалт одоо хөгжлийн хөтөлбөрүүдэд хамтрая одоо өөрсдөө сурч хөгжөө гэсэн юм байр суурьтайгаар нэгдээд явж байгаа.